Сайн байцгаана уу сурагчдаа. Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх гэж зориулсан зөв бичих дүрмийн батгал хичээлийн өнөөдрийн сэдэв үгийг бүтцээр задлах. Өнөөдрийн хичээлийн зорилго нь 1-р өмнөх хичээлийн мэдлэгийг дахин батгах нь, 2-р үгийг бүтцээр задлах явцад монгол хэлний хамгийн өргөн хэрэглээтэй дүрм болох гээгдэх гээгдэхгүйшгийн дүрмийг дахин баттгаж алдаа олох, залруулах дасгал ажиллах болно. Одоо бүгдээрээ гээгдэхгүй гэгшгийн дүрмийн 7 тохиолдлыг эргэн санацгаая. За дэлгэцэн дээр гарч байгаа үгсийг хараад учир холбогдлыг нь дотроо бодоорой. За эдгээр балархаа эгшгүүд ямар үүрэгтэй учраас гээгдэггүй билээ? 1-р татган холбох хээ нөхцөлийг ялгах үүрэгтэй балархаа эгшиг. 2-р онооцсон нэрийг ялгах үүрэгтэй балархаа эгшиг. 3-р хоол ангийг ялгах үүрэгтэй балархаа эгшиг. 4-р хэлний урд уурхиныг ялгах үүрэгтэй балархаа эгшиг. Гээгдэхгүй гэгшгийн 7 тохиолдлын эхний 4 нь ялгах үүрэгтэй балархаа эгшиг байдаг. 5-р зөөлрүүлэх үүрэгтэй балархаа эгшиг. 6-р эгшигжүүлэх үүрэгтэй, эгшиг дээгүүрэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй балархаа эгшиг. 7-р дараалан орсон заримдаг дээгүүрэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй балархаа эгшиг. За 2 төрлийн эгшигжүүлэх үүрэгтэй балархаа эгшиг, сондгой нь зөөлрүүлэх үүрэгтэй балархаа эгшиг байдаг. Гэрийн даалгаварт өгсөн 10 асуултаар өмнөх хичээлийн мэдлэгээ дахин баттгая. Эхлээд өөртөө дотроо хариулна. Зөв бурууг нь харж дүгнэнэ. Үгийн 1-р үеэс хойш орсон богино гэгшгийг балархаа эгшиг гэнэ. Урт хос эгшиг балархаа эгшиг болохгүй. 3 зүйлтэй. 3 англи нь урт эгшгээр эхэлсэн ийн, ууд гэх мэт гээгүүлэгчээс бүтсэн хэ, ингуут, цагаа гэх мэт гээгүүлэгчээр эхэлсэн сан, даг, жэ, ла гэх мэт. За энд ингуут, цагаа гэдэг бүтээврүүд хэдийгээр эгшиг орсон ч гэсэн дараалан орсон 2 гээгүүлэгч байгаа учраас гээгүүлэгчээс бүтсэн нөхцөлд хамаарагдана. Урт эгшгээр эхэлсэн ба гээгүүлэгчээс бүтсэн нөхцлүүд гээгдэх гээгдэхгүйшгийн дүрмд хамааралтай. Дараагийн асуулт. За гээгүүлэгчээр эхэлсэн сан, даг, мар, жэ, ла гэх мэт 3 дугаар ангиллын бүтээврүүд гээгдэх гээгдэхгүйшгийн дүрмд хамааралгүй. Өөрөөр хэлбэл тухайн үгэндээ шууд залгагддаг. Гээгдэх гэгшгийн дүрмийн 3 дугаар зүйл ийгээс бусад богино гэгшгээр төгссөн үгэнд урт гэгшгээр эхэлсэн нөхцөл залгахад эцсийн балархаа гэгшиг гээгдэнэ гэдэг зүйл нь гээгдэхгүй гэгшгийн дүрмд хамааралгүй. Ямар төгсгөлтэй үгийн ардаас эгшгүй, эгшигт гээгүүлэгчүү, заримдаг гээгүүлэгчүү гэснийг харна. Ардаас нь ямар нөхцөл орсон байна гэдгийг харна. Т алгалын байна уу? Т алгалын бус байна уу гэдгийг ажиглаад чих дүрмийн алдааг олдог. За чих бүтээврийн зөв бичих дүрмийг би та нарт хураангуйсан байдлаар хэлж өгсөн. Энэ нь эгшгээр ба эгшигт гээгүүлэгчээр төгссөн үгийн ардаас орсон чих бүтээврийн дараа Т алгалын бус нөхцөл залгахад л И гээгдэнэ, бусад тохиолдолд гээгдэхгүй гэж хураангуйлан цээжилсэн. Бид хичээлийн явцад гээгдэх гээгдэхгүй гэгшгийн дүрм эсрэгцэн орж дүрмийн шаардлагагүй бол гээгдээд дүрмийн шаардлагатай бол гээгдэхгүй талаар ярилцсан.
За гээгдэхгүй өршхийн дүрмтэй үгс хэрхэн эсрэгцэн орж байгааг ажиглан мэдлэгээ баттгая. За 1-р баганд гээгдээгүй балархай гэршигтэй үгс, 2-р баганд гээгдэх балархай гэршигтэй үгийн жишээ байна. Наранд шарахыг зөвлөх, гал түлхэхэд хээ нөхцөлийн өмнөх балархай гэршгийг гээхгүй. Нэг нөхцөл нь урт гэршгээр эхэлсэн нөхцөл, нөгөө нь гээгүүлэгчээс бүтсэн нөхцөл. За хээ нөхцөлийг ялгах үүрэгтэй балархай гэршиг нь гарын шарах, хаалга түлхэх гэсэн нэр үгнээс болон үндсээр байгаа үйл үгээс өөрийгөө ялгаж байгаа учраас гээгддэггүй. Дархнаас ирэх, дархны багж. За дархнаас оноосон нэр дархны багж гэхээр ерийн нэр болоод дүрмийн шаардлагагүй гээгдсэн гээгдэх гэршгийн дүрмийн 1-р зүйл. Хандивын тоглолт, хүнжлийн давуу. Хандив зөөлрүүлэх үүрэгтэй балархай гэршиг учраас гээгдээгүй. За хүнжлийн гэхэд дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн. За элийн уртлын и балархай гэршиг нь гэршигт гээгүүлэгчийг гэршигжүүлэх үүргээр орсон бөгөөд ардаа гэршигтэй нөхцөл залгахад и дүрмийн шаардлагагүйгээр гээгдсэн. За гээгдэхгүй гэршгийн дүрмд жишээс бусад гээгүүлэгчийн дараа орсон богино и зөөлрүүлэх үүрэгтэй учраас гээгдэхгүй гэж байдаг. Тэгэхээр иш бол ямагт зөөлөн гээгүүлэгч учраас ардталтаа зөөлрүүлэх шаардлагагүй 1-р дүрм байна. Уулын авиралт, түүний үсрэлт. Авиралт зөөлрүүлэх үүрэгтэй учраас гээгдээгүй жиргэлсэн. Үсрэлт гэхэд дүрмийн шаардлагагүй учраас гээгдэж жиргэлсэн гээгдэх гэршгийн дүрмийн 2-р зүйл. Загсаар хооллох, нөхдөөс асуух. Загсаар хоолонгийг ялгах үүрэгтэй балархай гэршиг нөхдөөс дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн урт гэршгээр эхэлсэн нөхцөл залгасан гээгдэх гэршгийн дүрмийн 1-р зүйл. Хагран унах, хоцролт багсах. Хагран хоолонгийг ялгаж байгаа үүрэгтэй учраас гээгдээгүй жиргэлсэн, хоцролт дүрмийн шаардлагагүй учраас гээгдэж жиргэлсэн гээгдэх гэршгийн дүрмийн 2-р зүйл. Чанарын баталгаа, сэлмээр тулалдах. Чанарын хэлний урдуурах энийг ялгах үүрэгтэй учраас гээгдээгүй, сэлэм дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн гээгдэх гэршгийн дүрмийн 1-р зүйл. Шинэлэх өдөр, туслах хүн. Шинэлэх хэлний урдуурах энийг ялгаж байгаа учраас гээгдээгүй жиргэлсэн, туслах хүн дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн гээгдэх гэршгийн дүрмийн 2-р зүйл. Сарлагын сүүл, тэмцлийн хүч. Сарлагын гэршигт гээгүүлэгчийг гэршигжүүлэх үүрэгтэй учраас гээгдээгүй, тэмцлийн хүч дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн гээгдэх гэршгийн дүрмийн 1-р зүйл. Шалгарах хугацаа, малчтад туслах. Шалгарах хоолонгийг ялгах үүрэгтэй учраас гээгдээгүй жиргэлсэн, малчтад дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн гээгдэх гэршгийн дүрмийн 2-р зүйл. Нөхцлөөр хувилгах, хилчгээд гарах. Нөхцлөөр дараалан орсон заримдаг гээгүүлэгчийг гэршигжүүлэх үүрэгтэй учраас гээгдээгүй, хилчгээд гарах дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн. Чих бүтээврийг зөв бичих дүрмийг хураангуйлан хэлж өгтөө. Чихийн өмнө гэршигт гээгүүлэгч орсон байвал ардаас нь тий алгалын бус нөхцөл залгахад гээгддэг ёсоор и гээгдсэн гээгдэх гэршгийн дүрмийн 1-р зүйл. Хурдан бодчихов, ултрах арга. Бодчихов дараалан орсон заримдаг гээгүүлэгчийг гэршигжүүлэх үүрэгтэй учраас гээгдээгүй, ултрах дүрмийн шаардлагагүй учраас гээгдсэн гээгдэх гэршгийн дүрмийн 2-р зүйл. За бид гээгдэх гээгдэхгүй гэршгийн дүрмийг асуултаар харьцуулсан жишээгээр давтлаа. Ийхүү дахин ярьж байгаагийн учир нь хамгийн өргөн хэрэглээтэй дүрм Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтын дээр гарцаагүй ирдэг учраас
дахин батган ярилцаж байна. Хичээлийн дараагийн хэсэг үгийг бүтцээр задлах. Үгийн бүтцийн задлал гэдэг нь язгуур үндсийн араас дагавар нөхцлүүд ээлжлэн орж үгийн хувирал өөрчлөлтийн эцэст ямар үг бүтцнийг задлан шинжлэх ажил юм. Сонирхолтой дасгалжлээ. Монгол хэлний хамгийн олон утгад хэсгээс бүтсэн үг. Цахилгаанжуулалтын тайгаа 27 үсэг 9 үе 10 утгад хэсэгтэй үг. За энэ үгийг бүтцээр задлвал цах гэдэг язгуур дээр ил үйл үг үсгэх ил дагавар, цахил дээр ган нэр үг бүтээх дагавар, ж үйл үг бүтээх дагавар, уул бусдаар үйлдвэрлэх хэвийн нөхцөл, илт нэр үг бүтээх дагавар, ийн хариалгын ялгалын нөхцөл, хан нэр үг бүтээх дагавар, тай хамтрахын ялгалын нөхцөл, а эзэнт хамаатуулах нөхцөл орсон нийтдээ 10 утгад хэсэгтэй үг байна. За энэ үгийн хувирал өөрчлөлтийг ажиглая. За цах гэдэг язгуур дээр ил бүтээврийг залгах гээд зөөлний тэмдэг ий болсон. За цахил гэдэг үгэн дээр ган гэд бүтээврийг залгах гээд шууд залгасан. Цахилгаан гэдэг үгэн дээр үйл үг бүтээх ж дагаврыг залгахдаа шууд залгасан. Цахилгаанж гэдэг үгэн дээр үйл үгийн бусдаар үйлдвэрлэх хэвийн уул нөхцөлийг залгах гээд шууд залгасан. Цахилгаанжуулал гэдэг үгэн дээр илт нэр үг бүтээх дагаврыг залгах гээд залгасан илт бүтээврийн илийн шаардлагаар ааж эргэлсэн. Цахилгаанжуулалт гэдэг үгийг хариалгын ялгалаар хувилах гээд эр үг учраас ийн нөхцөлийг залгасан. Цахилгаанжуулалтын гэдэг үгэн дээр хам бүтээврийг шууд залгасан. За цахилгаанжуулалтынхан гэдэг дээр тай гэдэг бүтээврийг шууд залгасан. Хамгийн сүүлд эзэнт хамаатуулах аах нөхцөлийг залгах гээд хосгшгэр төгсөн үг алтгшгэр хэлсэн нөхцөл залгаж байгаа учраас дунд нь гээж эргэлсэн. За үгийн хувирал өөрчлөлтийг харахтаа та нар монгол хэлний залгуур бүтээврүүдийг 3 ангилаад за 3 дугаар бүлэг буюу үгэнд шууд залгадаг бүтээврүүдийг бичилсэн байгаа. За энэ цахилгаанжуулалтын тайгаа гэдэг энэ үгэн дээр зөөлний тэмдэг и болох дүрм, эр үгийн ийг залгах дүрм, за бүтээврийн шаардлагаар их шигж эргэлэх хувирал өөрчлөлтүүд орсон байна. Үгийг утгад хэсгээр задлах дасгал ажлыг өгсөн үгсийг дараах байдлаар ажиллана. Үг тус бүрийг эхлээд утгад хэсгээр задлаад дараа нь ямар үгнээс ямар үг үүссэн болохыг сум зааж бичээрэй. За үгийн задлал хийгээд дууссан бол дараах хэсгээс өөрийгөө зөв задлал хийсэн байна уу гэдгээ шалгаарай. За бүтээврүүдийг залган хувилгаж үг бүтээх дасгал ажлыг за өмнөх дасгал дээр бид нар үгийг утгад хэсгээр задлаж ажилласан бол за энэ дасгал дээр утгад хэсгээр задлсан үгийг үгийн хувирал өөрчлөлтийн дүнд ямар үг үүссэнийг бичнэ. За бичихтээ үг тусбарынхаа дунд нэг мөр зай үлдээгээрэй. Бичсэн үгээ зөв бичсэн хэсгийг шалгаарай. За үг тусбарын дор нэг мөр зай үлдээсэн байгаа тэр зайдаа тухайн үгийн ямар үгнээс ямар үг бүтснийг сум зааж бичээрэй. За саяны ажилласан 2 дасгал нь Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтын дээр алдаа олох хувилбарыг ажиллахдаа ямар нэгэн үгийг сонгоод тухайн үг алдаатай байна уу, алдаагүй байна уу гэдгийг шалгахын тулд ямар үгнээс ямар үг бүтээд эцэст нь ямар үр дүнд хүрснийг сонгох дасгал дадлага юм а. Дараагийн дасгал. Монгол хэл бичгийн эсэлтийн ерөнхий шалгалтанд гээгдэх үршхийн дүрмтэй алдаа олох, залруулах хувилбар хамгийн их байдаг. Тэгэхээр
Бүгдээрээ алдаатай бичигдсэн бүлэг үгийг залруулан бичих дасгал ажиллая. Бичсэн үгээ доорх хэсэгтээ харьцуулан зөв бичсэн хэсгээ шалгаарай. За энэ бүлэг үгсийн дор 1, 2 гэсэн тоо тэмдэглэсэн нь гээгдэх гишгийн дүрмийн 1 ба 2 дугаар дүрмд хамааралтай болохыг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. За эдгээр жишээн дотроос сонирхолтой та нарын сэтгүүр шалгасан нэгэн жишээ байгаа. Жишээ нь тахлын гэдэг үг. За уушигны тахал, үхэл тахал гэсэн тохиолдолд энэ нөхцөлийг залах гээд элийн өмнөх гишгийг дүрмийн шаардлагагүй бол гэнэ. Гэтэл тахлын гэдэг энэ үгийг алдаатай бичсэн бүлэг үгс дотор оруулсан байгаа учраас үүнээс өөр дүрмийн хамааралтай болж таарна. Тэгвэл зөөлрүүлэх үүрэгтэй бадархай гишгийг хийсэн тахлын гэдэг үгийн алдаа байсан. Дараагийн жишээ. За х нөхцөлийн өмнөх гишгийг гээхгүй гэсэн дүрмийг та нар маш сайн ойлгосон хамгийн түрүүнд олдог. Гэхдээ үгийн төгсгөлд биш, үгийн дунд тохиолдолд тэр болгон ажиглаад байдгүй. Жишээлбэл дийлхээргүй гэдэг үгэн дээр х нөхцөлийн өмнө гишиг жиргэлсэн. За 3 дахь тайлбар нь эдгээр үгсийн дотор эсгээгийн дараа тэжийг гишиггүй бичнэ гэсэн дүрмээ зөрчдөг тохиолдлын жишээ 2 байна. Настнууд үндэстнэ гэдэг 2 үг. За энэ үг нь миний та нарт хичээл дээр дахин хэлээд идэг төрлөختний гэдэг үгтэй адилхан жишээ юм. За бид нар энэ хичээл дээр ажилласан дасгалуудаар гээгдэх гээгдэхгүй гишгийн дүрмийг үгийн дунд үгийн утгад хэсгээр ажиллахдаа хэрхэн ажиллах талаар хамтран ярилцаж дасгал ажиллалаа. Одоо алдаа олох хувилбар ажиллая. Хувилбар 1. Алдаагаа зөв олсноо шалгаарай. Зөвхөн гээгдэх гээгдэхгүй гишгийн дүрмтэй холбоотой алдаанууд байна. Хувилбар 2. Алдаатай бичсэн 5 үгийг олж залруулан бичнэ. Мөн гээгдэх гээгдэхгүй гишгийн дүрмтэй холбоотой алдаа байгаа. Зөв олсон хэсгээ шалгаарай. Алдаа олох хувилбар 3. Таван алдааг зөв олж чадсанаа шалгаарай. За үүгээр өнөөдрийн хичээл дуусч байна. Өнөөдрийн хичээлдэр бид нар үгийг бүтцээр задлаж, үг ямар хувиралд орж, хаана нь ямар дүрмийн холбогдолтой өөрчлөлт гарсныг ажигласан. За мөн гээгдэх гээгдэхгүй гишгийн дүрмтэй холбоотой алдаа олох 3 хувилбар ажиллалаа. За гэрийн даалгавар. Биедан ажилласан алдаа олж залруулах 30 хувилбарын үгнүүдээс зөвхөн гээгдэх гээгдэхгүй гишгийн дүрмтэй үгсийг төвөрлөн ангилж бичээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.